Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Сайн бацгаано шинэ оны мэнд гэрүүлээ радио 104.5 амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг 615 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За бидний хувьд 2026 оны анхны дугаараа өнөөдөр та бидэнтэй хамт байснаар хүмүүс өөрийгөө ойлгоход эргэн тойрны нөлөөлөл хэрхэн нөлөөлдөг тухай бид нар ярилцах болно. Харин энэ сэдвээр бидэнтэй ярилцахаар өнөөдөр манай 6 дугаар ангийн сурагч болох Ундрам Төгөлдөр хоёр маань ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр чинь тавуулаа идэг гуруулаа шүү дээ тий. Хэр вэ? Гуруулаа энэ хэр? Хоосон санагдчих. Нөгөө хоёр манд байхгүй болохоор жоохон тийм хүн байна. За эвтэйхэн байвал мик жоохон ойртуулаарай. За хоол санагдаад байвал. За нөгөө хоёр маань бол нэг нь боломжгүй байгаа, нэг нь гоё дулаахан оронд явж байгаа шүү дээ тий. За одоо гуруулаа эхлэхээс өмнө одоо нэг сая гоё ширээн дээр нэг юм гоё юм байсан тий. Энэ дээр болохоор нөгөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг ингээ харуулсан байна. За он гарсны дараа өнөөдөр ер нь ямар мэдрэмж сэтгэл хөдлөл нь илүү их байгаа гуруулаа хаалцъя тэхүү би бидээ. За аль нь вэ? Та хоёр өргөцсөн үү? Өглөө юм биш. Өглөө юм байсан. За. Өглөө юм байсан. За. Өглөө юм биш. Өглөө инээр юм байсан. Өглөө юм байж байгаа одоо юм болсон. Юм болсон ш. За яг одоо дээр гуруулаа. Гуруулаа ижлэн аам шүү дээ тий. За. Өндөр яагаад ийм байгаагаа хаалцах вэ? Зүгээр л амар удаан уулзаагүй хийж байгаад уулзахаар гоё. Гоё нөө. За би яагаад гоё юм байгаа гэсэн чи сая нөгөө эхлэхээс өмнө 3 дугаар ангид kids time-д орж исэн зураг үтсэн шүү дээ тий. Тэрийг үтсэн чи ингээ бүр хайр хүрээд нөх гоё нэг юм цаанаасаа гоё аз жаргалтай та хоёрын гоё жоохон байсныг ингээ харсан. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл радио дээр гоё ирээд нэвтрүүлэгт орж байгааг нь харах айгүй гоё санагдаад би гоё тэр дурсамжаар аялсан болохоор гоё жаргалтай. За төгөлдөр Зөөрл FM дээр ирсэн болохоор. FM дээр ирсэн болохоор манай саяны зураг бол гэдэг өөрийгөө харсан чи ямар мэдрэмж төрж чинь 3 дугаар ангид бас өөрийгөө харсан чи мэдхий эвэрийдтэй. Тэгтээ яг өөрт нь ингээд чи жоох юм шиг харагдсан уу 3 дугаар ангийн зураг харсан чи Тэр үедээ бол нэлээд том байсан юм да. Тэр үедээ бол том байсан аахгүй. Яа харахгүй ингээд жоохон зураг хай гоё дээ шүү дээ. Гоё гэдэг аа. За өнөөдөр өөрийгөө ингээд яг хинбэ би ямар хүн бэ гэдгээ ойлгож таньж мэдхэд эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөл одоо яг яаж орж ирдэг юм бол гэдэг тухай ярилцах байхгүй юу. Тэгвэл 3 дугаар ангид байсан зураг харсан гиснээс 3 дугаар ангид байсан гээ өөрийгөө ботход чи ер нь өөрийнхөө тухай ямар бодолтой байсан юм бол ер нь өөрийнхөө тухай 3 дугаар ангидтэй хүүхдүүд ер нь бодд юм болоо. Би ийм чаддаггүй, сайн муу одоо юу гэдгийг тий. Би 3 дугаар ангидаа яг өөрийгөө амар сайн бүжгэлдэг гэж боддог байсан тийм. Тэгэл одоо ч тэр бодол маань угаасаа хിവэрэл байгаа л та. Тэгэл ер нь 3 дугаар ангидаа тийм бүжиглэх, зурах гэдэг юмдаа л би сайн. Тэгэл бусд нь тэр цаан тэр тоглоомонтэй тэгэл явж идэг гэсэн. Тэр амар. 3 дугаар ангидаа бол гэхдээ би бол ингээ сайн бүжгэлдэгдээ гэсэн тийм бодол дүгнэлт бол байсан юм байна. Тэр 3 дугаар ангид би сайн бүжгэлдэгдээ гэдэг одоо тийм бодолтой болоход өөрийгөө тэгж дүгндэг болоход юу нөлөөсөн юм бол? Манай ээж аав тэгээд ангийн хүүхдүүд нөлөөлсөн. Яагаад тэгж бодож байна? Чинь ямар үг ирдэг байсан чинь? Ангийн хүүхдүүд гэж манай бүжгийн дугаалангийн хүүхдүүд. За. Манай ээж аав угаасаа намайг амар өвсөлтэй гэдэг гэсэн байхгүй юу? Анаа хүртэл. Тэгээ би 3 дугаар ангита муунд хэсэж явж ийлүү, сургуулийнхын галбад явж ийлүү мэдэхгүй юм заяа. Ямартайч нэг нь л явдаг байсан. Гэсэн чи манай бүжгийн хүүхдүүд чигт амар өвсөлтэй маа шинэ орж ирсэн байж мэж гэлдэг гэсэн. Яг тэрэг амарсан. Тэгэл би нэрээ бүжиглэх юм авьяастан байж тээ гэдэг бодолд орж ирсэн. Тэгвэл хүмүүсийн нөгөө олон дахин хэлж байгаа тэр өгнүүдийг бас сонсоод өөрийнхөө тухай бодлоос бий болдго юм шүү дээ тий. За төгөлдрийн 3 дугаар ангийн өөрийнхөө тухай бодож исэн бодлыг санаж байгаа лөө. Чи бол сая тэгжсэн шүү дээ. Зураг харснаа.
би тухайн үедээ ер нь өөрийгөө том байна л гэж бодсон юм да гэдээс шин. Яг нэг боддгоо байсан баха ер нь. Гэтэ санахгүй байна л да. Аа. Сая жоохон санах шиг болсон. За. Тэгээ ер нь тэрээд өөрийгөө бодох. Тэр би ингээд тэр үеийг хичээлд гайгүйсэн шүү дээ. Баггүй юу? Гайгүйсэн тий? Тийм. Нэг одоо шайгвал тий. Одоо ч гэсэн гайгүй л тий. За. Тэр би ингээд сайн сурдаг. Хайстар тоглодог л гэж боддог байсан. Сайн сурдаг гэж боддог байсан өөрийгөө. Сайн би хаяа жоохон шатар тоглодог. шатаа тоглодог. Чи тухайн үедээ бол айгүй их шатрыг бүр тэгж ярьдгүй байсан зөө. Тийш. Би шатрын тэмцээнд ороод тийм амжилттай байсан юм байсан гэл. Тэгэл би дэд чамаагүй манай төгөлдрөөсөө шатар сайн тоглодог гэл тэгж ярьдаг байсан. Санаж байна уу? Чи бол өөрийгөө гайгүй сурдаг байсан л гэж. Яагаад өөрийгөө тэгж үнэлдэг байсан юм бол тэр бодол ер нь хаанаас ирдэг байсан юм бол өөрийгөө гайгүй сурдаг даа гэдэг бодол хариулт нь хаанаас ирдэг байсан юм бол? Гэхдээ яг ангийн гэр бүлийнхэн тэгээд багш ангийн хүмүүсд найз интерес иржсэн баг. Иржсэн баг. Гэрийнх нь юу гэж хэлдэг байсан? Багш нь юу гэж хэлдэг байсан? Тий, багш л яг юм хэлжсэн юм мэдэхгүй нэ л да. За. Санахгүй байна гэдэг. Тэр нь яжсэн муу гэж л хэлж байгааг баха. Наа яг хичээлдээ зарим юм одоо тий дөрөвдөө үзүүлдэг шүү дээ. Яг тийм үед л сквал ямар нэгэн шагнал мангал авсан. Ингээ хичээлийн яг шугамар шагналын дээр одоо ингээ тэргүүн сурчин дээр мэдээд байгаа шүү дээ. Тийм. Тийм хүмүүдэл авахд юм бол мундаг гэл тэгжээс яг тэрний байжсэн. Ер нь тэгвэл хүмүүс ингээд өөрийгөө би ер нь ямар хүн юм болоо гэд ингээд боддгийм байна. Тэг ботхоор манай эрт нь ямар хариулт ирж байна. Одоо 6 дугаар ангид орцсон ундрам 6 дугаар ангид орцсон төвлөлтөр өөрийгөө ботхоор өөрийгөө ямар хүн зан ашиг хийвэсүү эсвэл лавестлаас аюу. Одоо тэгэл аль аль нь орж болно шүү дээ. За би бол зан ашигасаа өөрөө тэргэн ортой хүн байдаг байгаа. Тэгээд нэг уурлах юм бол ставаачлна гэж яахгүй шүү дээ. Тийм үү. За. Тэгэл ерөнхийдөө бол амар тэргэн ууртай. Тэгээд айгуу тийм юм хордос ордог. Тэгэл ер нь тийм сайн бүжгэлдэг. Ер нь гайгүй зурчдаг. Тэгээд бас гайгүй сурагчдаг. Тийм л нэг зүгээр энгийн сурагч байна да. За, одоо нэг сонирхолтой юм. Юм ингээ хурдан сурдаг гэж шүү дээ, тий? Юм ингээ хурдан сурдаг гэдэг. Энийн хариулт нь хаанаас ирж байна? Яаж ингэж өөрийгөө дүгнэж байна? Яаж ингэ өөрийгөө дүгнэж яах гэхээр би өөрийгөө амар ажигладаг байхгүй юу? За. Одоо жишээлбэл за би ингээд хятад хэлнэ. Сая 9 сараас одоо хичээлж хийсэн. Тэгээд янгууд бос төвхтүүдийн ингээд чадахгүй байгаа ханцнуудыг ингээд бичиж чадахгүй байгаа удаад байгаа ханцнуудыг ч юм уу би ангийнхнаасаа төрүүлээ бичиж сурчдаг гэсэн юм. Тэгэл манай ах шүү ханзан дээр бол ярилдгөө гэлтэйгээс. Тэгэл тэрнээс бол багшийн хэлж байгаагаас тэгэл найзуудаас нөө багш намайг тэгж хэлж байгаа болохоор чи ингээ яаж ингэж хурдан ингээл юмыг ойлгож авч сураад идэв гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юунуудаас нь л өөрийгөө дүгнждэг. Бас ажигладаг юм байна тий. Ажиглана. Наац нь өстой гоё хариулт байна. Ажигладаг. За. Төгөлдөр одоо 6 дугаар ангийн өөрийгөө харсан чинь ямар хүүхэд юм шиг байна. Ямар хүн болж байгаа юм шиг байна чи ер нь. Ундрмынхаа яг яхаа зурах бүжиглэхээр бас нь бас нэр найдлагатай. Яг нэг ялгаатай юм. Шатар тоглолт. Гэтэ би шатраа гээд хаймаар хаяг үлдээ. Гэтэ ер нь нэг ингээ өмнөх шиг тэгээд амар эрчимтэй тоглохоо болцсон. Яагаад өмнөх шиг тэгж нөгөө эрчимтэй тоглохоо болцсон юм? Дугуулын интертийн хаваалцсан. Тэмцээн интертээс хаваалцсан болохоор хаяал нэг интертэй тоглолдог. Тэрнээс л нэг тоглох болцсон. Гэтэ яг нэг саяхан ингээ манай мэдээлэл технологийн багш манай шатрын багш ахгүй сургуулийн. Тэгээд тэр багш нэг хичээлээр танхимаар ордیں۔ 70 зараалаа танхимаар скол доор кабинет гээ ордیں۔ Яг нэг өдөр танхимаар орж исэн юм. Яг ингээд нэ багш чамтай нэг тоглолцмаар хаа ингээд надтай тоглоод. За. Би сүүлд нь 2 хайцсан багш байгаа. За. Яг 2 дугаар ирээдсэн. Аха. Тэгээд битгүй яг тэгж тоглоод багшиг өдсөн болохоор за муудаа үл байна да гэж бодсон. Тэгээд тэр багш бүр наа ингээд чи
хаяа ирж манай сургуулийн шатрын дугуулгын хүүхдүүдэд шатар заах уу гэдсэн. Ингээд чигийн сонсож яг надад ингээд амар итгэдэм байх гэж бодоод. Гэтэ яг өөрөө амжихгүй байсан байхгүй. Тэр нь бүр яг ингээд сонгоны яг сонгоо ордог үедээ яг сонгоо ордог цагт нь хийж хагаад. Тэгээ тэрэнд нь яаж чадаа. Шатрын дугуйланд одоо клуб мүлөвд явхаа болцсон шалтгаан нь чи өөрөө сонирхолтой жоохон буурсан юм уу төгөлдрөө? Үгүй. Миний хуучин арай гайгүй сайн болдог гэсэн да. Тэгээ чинь бүр нэг ямар номын сан байсан юм аа. За. Циркийн тэр явд. Мөнгө заяагаас тааш яваад. Тэгээд яг тэнд явдаг байж байгаа. Тэнд зайсаг харин гоё юусэн. Дандаа нэг сайн хүмүүстэй тоглолдог. Школийн мэд төвшний тийм хүүхдүүдтэй тоглолдог гэсэн байхгүй. Тэгээд ихэнх нь надад сайн лсэн л да. Тэгээ яг тэнд бол явхад бол ерөөсөө яадаг гэсэн. Ингээд зүгээр тийг тоглолмоор идэг. За. Тэгээ сүүл бас алдарт явсан. Тэгээд тэр алдарт явхад бол үгүй алдарт явхад бол өмнөхөө гүйцэхгүй жийсэн мөхтэй ер нь л арай өмнө шатар тоглолдог байсан мэдрэмжээс арай ингээд буурцсан гэх юм уу. Тэгэхдээ тийм надад сайн хүмүүсээс адилхан байж лсэн л да. Гэтэ ягаад ч юм алдарт явсан арай л жоохон сонирмэлээ. Тэгээ яг ягаад тэр нэг циркийн тэнд хоолцоо гэхээр хөргөж зөвхөн байхгүй. Арай бас холдоод тэгвэл одоо чиний шатар тоглох сонирхол бол өмнөшгөл байгаа гэж ойлгож болох уу? Үгүй. Энэ л буурсан. Харин тийм яагаад буурсан? Чи тэг өөрөөсөө асууж араа заяа. Би ер нь өөрөө тоглохгүй байгаад байгаа болохоор тэгээд дайжээс магадгүй. Тэгээд. За би бол зүгээр шал хүнлэнгийн ийм шалтгаан гаргаж ирээ заяа. Ер нь ингээд хүүхдүүд одоо сонирхол нь ингээ өөрчлөгдөд ирэхийг ч юм уу эсвэл сонирхдаг байсан зүйлдээ сонирхоо болж байгааг нь ингээ анзаархаар ер нь энэ нөхрийн хэрэглэл их байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр нөгөө нэг ийм гой солигддог гой юмнууд биш ингээд нэг өнгийн зүйл ингээ харахаар хүүхдүүдтэй юм уйтгартай ч юм уу ингээд ийм сонирхолгүй санагддаг болоод тэгэд ер нь энэ нөхрөөс болоод хүүхдүүдийн хобби бас их өөрчлөгдөд буураад байгаа гэж боддог байгаа байхгүй юу? Миний бодлоор надад аим хүрээлэл амар чухал юм шиг санагддаг заяо. За. Хэрвээ ингээд төгөлдрөө анхны явж исэн. Нэг хүүхдүүд нь одоо ингээ өөрөөс нь дээр ахмад төвшний ижилхэн хүүхдүүд байгаа штэ. Цээ ангууд миний бодлоор ингээ би бол ингэдэг байхгүй. Дээрээс ахмад төвшний хүнтэй ингээд суралцах тусмаа тэр хүнийхэн дээр гаргаж үдээд илүү сайжраад ингээд бүр ингээд хобби болгоод яадаг. Нөлөөлж болно гэсэн үг тийм. Ингээд өөрийнхөө яг ижил төвшний эсвэл өөрөөсөө доор ч юм уу нэг ганц хоёрхон дээр төвшний хүүхдүүдтэй ингээд харьцаад тий юу хэмдэ одоо тоглож моглоо тэр зүйлээ хамт суралцдаг ч юм уу. Тэгэх юм бол энэ надаас доор юм чинь гэж ерөөсөө хийдэг байхгүй юу? Ахтгүй гэсэн утгатай юу. Тийм болохоор нүг аhiхгүй байгаа учраас тэр сонирхол нь ингээ буураад нээсэн бич бол байх. Тэгвэл нэрээ хүн яагаад заавал хин нэгэнтэй өрсөлдөөд тэрнээс илүү агахаараа за би сайн байгаа юм байна гэж зогсчдаг гэж те. Эсвэл хин нэгний илүү гарахгүй болохоор би энээс л илүү гарна шүү гэд гоё ахдаг гэж те. Энэ л үнэн шүү дээ. Үнэн те. Тэгтээ хүн яагаад өөрийнхөө одоо хувилбартаа өрсөлдөж болдгоо юм бол. Одоо жишээлбэл би өмнө ингээд тоглож байхдаа тэд тоглоход тэд хожиж исэн. Би одоо 8 тоглоход одоо дахиад өмнө 8 тоглоод 4 хожиж исэн бол одоо би 8 тоглоод 3 хожиж гинөө. Би муудсан байж тэгээд өөрийнхөө хувилбартаа хүн яагаад өрсөлддөгөө заавал өөр нэг хүнтэй очиж өрсөлдөд идэм бол. Тэгэхээр ер нь юу бодогдож байна та хоёрт? Өөртөө хэрэгтэй. Уйдгартай биш. Тийм үү. За. Ингээд өөрийгөө мэдгүй ингээд ямар ч ингээд яг найз мэстайгаа ч юм те. Ингээ өөрөөс нь сайн найз мэстайгаа тоглолоод өрсөлдөө тэр үнийхээ дээр гарч болох гэсэн. Гэтэ хүндээ яг өөрт нь дургу биш ингээд чи ингээд тэр хүнд нь дургу. Яг тийм хүнтэй өрсөлдөөд байвал ер нь айр хордог гэсэн юм шиг тэгвэл. Дургу болохоор улам хурдан дээр нь гарах гад. Би өөртөө өрсөлдөж ийн гэхээр мэдээч Вильямч яг хоёр ижилхэн төвшөнтэй хүн өрсөлдөж байгаад ижилхэн гэж боддог байхгүй юу? Тийм бодол төрж байна тийм. Тийм болохоор л ер нь болол тийм болохоор л ер нь болол өөрөөсөө их юм төвшнэ гэдэг хаа. Би сайжирчч би муудчч гэдээ өөрийнхөө төвшнийг тэгж үзэж болохгүй юу? Би л өөрөөсөө тэгж чаддаггүй.
Би нэг бодит нүдэнд харагдах үс өөр нэг холбиртыг л өрсөлдөх гэдэг юм тий. амьдралаа ганц л гэж бодож байсан. Юун дээр Шатран дээр бас муудчих гэж бодож байсан. мууччээ гэж бодож байсан гэж юу? Гэтэ би ямар сонирн байсан шүү дээ. Ингээ бүр ингээд дийг бидэг ахад ингээд туслах хоёр багш байдаг байсан байхгүй юу? Нэг нь туслах багш гэж яаж хоёр шатраа сайн тоглодог багш байдаг гэсэн. Тэг ингээд би тэр ингээд яг миний явж байгаа юм ингээд яг гол багш наагаас тий. За. Тэр багшаагаа би зөндөө хожижсэн заяа. За. Гэтэ яг нөгөө багш нь л ерөөсө хождгоос тэгснэ. Яг нэг хүүхдийг хожонгуудаа тэр хүүхэд хада би нэг хүүхдэд тоглолоо гэж бодсон шүү дээ. За. Тэгээ би тэрийг ялцсан. Тэгээ өөр нэг хүүхдэд тоглоод хожигдсон. Тэгээ миний яг хожигдсон хүүхэд миний яг ялсан хүүхдийг бардггүйсэн. Тэгээ. Тэгээ эндээс юу хэлэх гэж байна вэ? Тэгээ би зүгээр ягаасан юм ороод ирсэн. Надаас одоо төгөлдрөөс муу хүүхэд гэсэн үг шүү дээ. Төгөлдрөөс Яаж юм сонсож байгаа хүн юу ойлгохгүй толгой нэргээд байгаа юм шиг санагдаад. Аашлаа. төгөлдрийг ялсан нэг хүүхэд байгаа. Өөрийгөө л ойлгох гээд байгаа шүү дээ гурлаа өнөдөр. Тэгээд төгөлдрийг ялсан нэг хүүхэд байгаа. Төгөлдрийг ялаагүй нэг хүүхэд байгаа. Тэгээд төгөлдрийг ялсан хүүхэд нь ялаагүйгээ бардаггүй гэдэг юм шүү. Тийм ойлгож байна. Тиймэрхүү утгатай тий. За тэгвэл ер нь ингэ бодъё. Өөрийнхөө ингээд ямар хүн бэ гэдэг тухай бодож яхад эсвэл өөрийгөө ингээд давуу сул талаа ингээ үнэлж дүгнэж яхад ч ер нь чи өөрийгөө ингээ хин гэж мэдрэхэд одоо хамгийн их ингэж сайнаар болон муугаар нөлөө үзүүлдэг хүн хин бол өөрийгөө сайнаар мэдрэхэд ч айгу тэр хүний үг ингэж хүчтэй чамд нөлөөлдөг. Заримдаа өөрийгөө бид нар муу гэж мэдэрдэн штэ тий. Болохгүй байна, бүтэхгүй байна, эсвэл алдаа гаргачлаа гэдэг ч юм уу тий. Өөрийгөө одоо сул талыг мэдрэхэд ч юм уу тэгэхэд ингээд хиний үг, хиний үйлдэл чамд ингээд өөрийнхөө тухай бодож дүгнэхэд их нөлөөлдөг гэж бодож юм гэсэн үг. Сайнаар болон саараар. Манай найз их биш ээж аав их юм байна. Ер нь гэр бүлийнх. Одоо ингээл ямар нэгэн юм за би одоо энэ сая 6 тараад энэ шинэ жилээр сургуулийн маллаад их сурах гэсэн байхгүй юу? Өө нөгөө нэг юу материал явуулаад оо. Тийм. Би Өө стресс баяр хүргэе. Өө би хараагүй штэ. Тэгээд За 2025 оны манлайлагч сурагч. тэгээ яхад ингээд аав ээж намаас амар сайн байна мэн гинлээ ангот. Би ч мөр тэрүүхэндээ жоохон хөөрчж байгаа байхгүй юу? Тэгэл би сайн юм байна. Би ер нь гайгүй байгаад байгаа юм байна гэж бодоод тэгэл янгууд аав ээж намаа одоо за дүн дээр муу авахад чи энэ дээр муудсан байна гэдэг. Муу байна гэж хэлэхгүйгээр энэ дээр муудж байгаа юм шүү. Энэ дээр жоох ажиллах юм шүү гэхээр нэрээ тийм ч юм уу гэж бодоод аав ээж юу гэхээр амар нөлөөлж байгаа юм байна тий. Магтаж урамшуулахаар өөрийгөө би ер нь болоод байгаа юм биш үү гэд энэндээ ер нь муудаад ишүү гэхээр би нэрээ энэ дээр яагаад байгаа илээ гэд айгүй их одоо нөлөөлж хүчтэй нөлөөлж байгаа юм. За яагаад гэдгийг чи бодож байгаарай заяа. Би төгөлдөртэй ярьж. Яагаад аав ээжийн үг тэгж илүү хүчтэй нөлөөлөд байгаа юм бол гэдгийг бодож байгаарай. Төгөлдрийн хувьд хиний үг үйлдэл чамд их нөлөөлдөг гэж бодож байна. Өөрийнхөө тухай бодоход. Намитс гэр бүлийнх л гэж орж ирж байна л да. Гэтэ яг уу уусаад ингээд 100% гэр бүлийнхэн байх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь л нөгөө ерөөс бол баг ингэж хийж байгаа ийлэх магадлал их байгаа шүү дээ. За. Гэтэ яг миний хувьд болохоор яг найзуудын үг гэр бүлийнхний үгтэй бараг тэнцэн юм санагдсан шүү дээ. Бүр яг сайн найзын үг. Гэтэ ямар ч нэг баг хуваарал гэр бүлийнхний хэл илүү байх хэрэгтэй. За яг хоёлаа ундрмынхаас өөр жишээ яриад байгаа найзуудыг оруулж ирэл тэ. Чи найзуудын ямар үед ямар нөхцөл байдалд юу гэж хэлж ирсэн нь чамд их ингэж туссан бэ өөрийнхөө тухай бодоход. Яг нөө ингээд өвчлөө одоо би ингээд муу авчлаа энэ төргээд би ингээд яг сая ангийн монитор анги сүүлийн өдрөөр моделинг сүүлийн өдрөөр яг хичээлээ сүүлийн өдрөөр би ингээд тэрүүний сургалтын юугаа ингээд ангийнхаа дараагт алдсан байхгүй юу? За. Тэг өмнө жилээс болно гээд хүүхдийн саналаар би болоог байхгүй юу? За. Тэгээд энэ жил болохоор яасан? Энэ жилийг болно өмнө жилээ дараа жилээд болно гэж бодож ирсэн. Энэ жил болохоор бас болоогүй. Гэтэ тэр бол
мэдгүй надаас л болсон байлгүй бодвол. Тэгээд яг тийм би яг тэр өдрөө дахиад тэрүүнээс сурагч алджлаа гэх нэг жоохон гонигтай байгаа шүү дээ. тий тэгээ явж тэгсэн чинь манай ажил хажуугаар инээж орж ирэл за яах вэ тэгэл аваас заавал авах хэрэгтэй дараа авчиж болно энэ төргээл. Тэгэл ерөөсөө амар гонхтой байжснаа гээд за тийм дээ хэлхийг хэлсэн шүү дээ. Нөлөөсөн байна тий. Яагаад ундрамаа. Яагаад эцэг эхийн үг тийч хүчтэй нөлөөлөд байна бидэнд. Яагаад гэж асууад байна. Очиртай болохоор тэгж асууад. Тэрийг ерөөсө таамаглахгүй байна. Энэ хэцүү асуулт байна уу? Яг уу тий хэцүү байна. Ингээд яагаад ч ингэ цаанаас л ингээл ээж аав ингээл сонсох хэрэгтэй гэдэг юм. Тархин дотор ингэ суудсан байгаа. Чи тэр хоёр хүнээс би болсон болохоор тэгж юм болоо. Мэдгүй. Чамаг бүр гитсэнд багсан цагаас чи эхлээд мэддэг хүмүүс чиний аав ээж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж юм болоо. Чамаг хамгийн сайн мэддэг хүн гэж бодож байгаа юм болоо чи. Өнөөрэ яг үндэ яг за үгээрээ намайг өөлүүлж чадах ганц л хүн юм шүү дээ. За. Намайг ээж л өөлж чадах шүү дээ. Тэр нэг бүр нэг дээр эцэг эхчүүд нь хамт ирээд нэг доор биасанда нэг ойлцолт хийсэн. амар нэг юм мээрээ өөлж мэдсэн. Тэгэхэд бол лээс нэг юм яриад тэгэл би өөр ирэхгүй л. Нөгөө нэг гэр бүлийн радиогийн юу штэ. Нөгөө нэг би онцгой гэдэг сургалт штэ тий. Тэр сургалтын хамгийн сүүлийн өдөр нэцэгчүүд нэрсэн штэ. тэгэхэд дөнгөн жаллаа байсан. Тийм үү. Тэгэхэд чиний тухай юу ярьж ирснийг одоо сэргийгээд нэг хэлээд өгч. Тийм гоё сэтгэл хөдлөл үзүүлэг саний л да. Яагаад гэвэл тийм бид нар чинь өдөр тутамдаа одоо ялангуяа хоёрын нас 6 дугаар анги дунд ангид орцсон тий. Тэгээд хоёрын нас чи өөрөө би ер нь ямар хүн юм? Би ер нь юу чаддгийн, юунд туртай, юу хүсдэггүй, юунд дургүй, юуг ингээд юун дээр илэх алдаа гарах гэдэг ингээд өөрийгөө ингээд ойлгох гээд тэрэн дээр эрэл хайгуул хийгээ явж байгаа нас аахгүй юу? Тэгэхээр энэ үед нь ингээд чухал гэж удаад сэргээгээд нэг саний л дээ. Юунд тэгж төвлөрийг айгу ойлуулж чаддаг гэж чи бүр сайн амар өөртөө ихтэй хэлсэн ш. Тэгээ би тэгэхэд яг 100 өгнөөс нэш ээж төрөлөө уйлцсан болохоор битгээ уйлсан ч магадгүй л те. Тэгтээ яг ингээд би яг үндэ тэр явдал өөрөө санахгүй байгаа. Яг тэр яг тэгж хэлэхэд нь гинт санаал. Тэгээд минутын дараа процесс байхгүй болоод. Тэгээд ээж ингэсэн. За ингэсэн гэсэн. Яа онгоцны бодол тэр биш ээ. Онгоцны бодол хаан жилээ. За. Би мэдхгүй. Ямар ч ээж нөө нэг газар ингээд цогсон гэсэн. Чамаагүй? За. Тэгээ би амар унсан гэсэн. Чинээс уушлаарай гэж хэлчихсэн аахгүй юу? Тэгээд ээж төрүүлээд уйлаад тэгээд дараас нь ягаад ч юм би уйлаад. Тэгээ би нэг аюу тайлбарлах ойлгохгүй. Зөөр. Тэгсэн чинь чи гол нь тэр ээжийнх нөгөө нэг яриад уучлалт гэж байгаа одоо дурсамжийг чи сансан юм уу? Чиний мартцсан дурсамж байсан юм уу? Тэгээ би ер нь тэгж ээж хулан унж нэр санахгүй. Йоо ээжэд ямар хөөх юм те. Тэгсэн чи ээж нь болохоор бодоол гимшээд идэв гэсэн бахна шүү дээ. Харин ээж амар бодоод идэв гэсэн. Ундрмыг тэр үед ягаа үлсэн. Би ч яг өөрөө хэд ороод идэв шүү дээ. Би уг нь амьд уйлдах ах гэж утсан аахгүй сэдвэн. Яагаад ч нөгөө ээж аваад нь та нарын тухай ярьж байгаа ах гэж утсан аахгүй. За ямар хүн болох тухай хэлсэн бах гэж утсан. Ээж яагаад уйлчлаа? Зүгээр бид өөрөөдөөс гараад л уйлаад тийс. Тийм үү. Тэг санахгүй юм те. Ямар ч юу гэлчлээ. Юм хэлсэн чи л уйлаад байсан юм аа. Тэгээ миний хажуудыг алсаасаа жисэн ахгүй юу? Чи би тэр үлээд чинь үнэхээр санахгүй байсан. Тийм үү. За тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Чин ингээд заавал аав ээж биш заяа. Ингээд нэг хин нэгний үг одоо хэлсэн үг ингээд би ийм хүн юм бах та гэд одоо өөрийнхөө тухай ингээд бодоход төрөсөн зүйл. Манайд. За. My bestie. За танаа bestie чи юу гэсэн? Хоёр bestie байгаа л та надад. За. Манай ингээл амар сайн найзууд гэсэн штэ. Тэгэл яг амар сайн найзууд маань
Одоо жишээлбэл зүгээр яг чи ийм болоод байна гэж хэлэхгүйгээр одоо тий одоо нэг хүүхэлдэйн батлан дүүрээр илэрхийлээд чи одоо нэг иймч болоод байгаа юм уу гэж мэгээл. Тэгэл янгот би чинь тэр хүүхэлдэйн кино бодчихсон. За энэ чи нэрээ ямар тийм зан гарах шинтэй ямар хүүхэлдэйн киноны дүрэлээ гэж. Тэгэл янгот бодонгууд яг би нэрээ иймч болоод байгаа юм уу гэд нөгөө нэг тэр найз маань амар хэлсэн болохоор намайг амар хамгийн сайн мэддэг хүмүүс найз маань хэлсэн болохоор яа ч юм тэгэл цаанаасаа би нэрээ ийм болоод байгаа юм уу гэж бодогддог гэж юм. Ер нь сайн муу үг ингээл чамд ирж байгаа штэ тий. Аль нь илүү их удаан бодогддог юм бэ? Муу. Яа тийм л. Үгүй ямар магтахаарсан тэгээд тэр одоо нэг магтж байгаа юм боломж юм гэж бодоод өнгөрөн. Магтахаар юу нэ? Магтахаараа за намайг багтж байгаа юм тэгээд уулам хичээн энэ зүгээр нийт юм боддоо. Яг муу гэд хэр чам яг яагаад тэгсэн бол яг яавал буцаад сайн болох уу өндөр гэд нэлээ их бодох байхаа. Тэр нь л муулах. Тийм. Тэгээ яавал ингэ сайн болох уу гэж бодох юм бол би дандаа муу үг хэлэх юм байна төгөлдрөд. Төгөлдрөө чи тэгээд байгаа шүү. Гэхдээ зарим хүүхд толгонд хийхгүй л ахалт те. Хүүхд толго ингээ муу үг сонсчоод ингээд би чи ингээд сайжрахгүй болохгүй юм шүү гэхгүй хүүхдүүд муу үгэнд ихгүй хомдчихдаг гинэ. Тийм үйл байдаг. Бас тий. Тийм төрлийн хүүхдүүд бас байдаг. Тийм үед шүү дээ. Аха. Яг миний төлөө хэлж байгаа гэж бодчиход ийл. Зүгээр. Ер нь окей. Зүгээр шүү. Би бол өштэй зөрүүлээ хийчих. Маргааш нөхөдрөөс л тэгэж боддог. Өш ундрмаа. Чи ингээ өөрийгөө аягуулсан тодорхойлоод байгаа байхгүй юу? Би бол түргэн ууртай. Эсвэл сайн бүжгэлдэг. Одоо аль талаас нь тий. Тэгэнгүүт ингээд зөрүүд илжиг гэнтэр гэл тий. Тэгэнгүүт энийг ингээд чи өөрөө мэдж байгаа штий. Тэнийг ингээд засгаж оролдох юм уу? Засгаж өрнө. Оролдохгүй ч үсэн тэгэл болохгүй бол би бас өөрөө амар зам бардам зантай. Тэгэл ингээл юу гэмдэ ямар бардам утга өндөр нэг хинж бардан зантай гэж харахгүй байх юм. Тэгэж харах хүмүүс гардаггүй маа гэж. Тэгээд ер нь амар бардам зан таахгүй юу. Тэгэл тэрийг ингээл хүн мэдээл ах чинь ингээл манай ингээл бид нар ингээл шимжаа би сонсож байгаа байхгүй. Одоо ингээл за ингээл коридороор явж байхдаа ярьлаа би ингээл хойно нэг миний чих ингээ яваад байгаа байхгүй юу. Тэнгоцтой унрамстай амар юм тийм яран гот нэг уур хүрээд заяо. За. Яахлаараа ер нь би эдэрт ингэж хэлүүлэх ёстой ингэж бодоод. Тэгээ манай ингийн банд нар чи айх нэг нь айгаад айхгүй нэгнүүд нь бас надаас айдаггүй байхгүй юу? За. Зарим хурдан гүдгнүүд нь цугтаагаад алга болчихдгийг. За. Тэгэл ер нь тийм амар өөрийгөө ингээ мэдээд ах чинь ингээ засгаад оролдонгууд тэр хүмүүс ингээ бүр ингээ намайг дордуулаад байгаа юм шиг санагдаад. Намайг ингээ засгаж оролдож байгааг мэдэхгүй ингээ бүр ингээ засахгүй гэд өөдөөс нь ингээ хэрэлдээд байгаа юм шиг бүр ингээ амар ийм зантай тийм зантай гэл тэгэл ангууд. Тэг ингээ шивэнж ярьж байгаа юм сонсчоор амар хойч. Ааха. Тэг би бол юу гэдэг нам уу? Би ачаал юу гэдэг гинэ гэл ингээл мөрөөс нь ингээл авдаг. Тэгэхээр чи өөрөө одоо нөгөө чамаг тэгж хэлж байгаа чи санал нийлэхгүй байгаа юм байна тий? Яг бардам зангаа бол би хүлээн зөвшөөрчихөж байгаа. Тийм гот миний ингээд яг засгаж оролдож байгааг мэдэхгүй мөртлөө тэгж ярихад бүр ингээд ор. Тэгвэл бүх хүмүүсийн одоо чиний тухай ярьж байгаа үгнүүд бүгд үнэн байх албагүй мөн үү? Тийм. Одоо хүн болгоны чамаг юу гэж хэлж байгааг тэгвэл бид нэр хүлээж авах ёсгүй юм байна мөн үү? Одоо шийдвэл нэг хүүхэд очиод заяо. Ингээл манай найзад намайг ингээл мууллаа гэж бодъё. За ингээл ундрам хасаа ингэсэн тэгсэн. Гэл манай найз ирээд нөгөөтхийг ингээд надад хэллээ. Тэнгүүд нөгөөтх нь бүр шаал худлаа. Бүр надад ерөөсөө огт тийм байхгүй юм байлаа гэхэд тэр хүн амар итгэцэн байхгүй манай найз. Тэр нийлс өгөнд. Тийм болохоор ер нь хүн болгон тэгж миний талаар үнэн зүйлэл хэлэхгүй тодорхой шүү дээ. Тийм болохоор юм хүн болгоны хэлсэн үгэнд би ийм хүн юм байна гэж бодох эсвэл гэсэн үг үү? Та YouTube ментер хийдэг үлээ? Хийхгүй. Би TikTok хийдэг. Ганц сууд хийдэг үстэй.
Гансаар хийдэг. TikTok энтер хийгээд одоо нөгөө reel meal энтер хийгээд оруулах уу? Би яг олон бүр ингээ бүх хүмүүс харагдахаар л хийдэггүй. Найзуудтай харагдахаар л хийдэг. За өөрийнхөө зургийг оруулах уу? Оруулдаг. Тэгэнгүүт яасан вэ? Яаж удаа ингээд Instagram ч юм уу, TikTok ч юм уу, YouTube ингээд чат энд Facebook энэ төр яагаад ч юм өөрийнхөө зургийг тавихаар кринжлээд идэг. Яа, кринжлээд идэг. Тий. За. Тэгээ мэдгүй яагаад чи. Одоо найзуудаас л дүүхт. Анаа мэнэ Тэгээ анх яг нэг тийм яг тэгдэг найзууд. Тэгээ яг Facebook нээчээд гэхдээ үүндээ ээж анх Facebook нээж яхад өөрийнхөө зургийг бити тавиараа янгаач ингээд нэг хакд өнтер идэх та. Би жоохон байсан л та. Тэгэхээр тийм хүмүүс яг чамаа жоохон хөвгтөж мэдээд юм яагаад үнд ингээд тэгэл. Яагаад ингэж асуусан гэхээр одоо бид нэр ямар нэгэн рилч хийдэг вэ, тий? YouTube social content ч хийдэг вэ? Өөрийнхөө зургийг ч оруулдаг вэ? Ингээ хүмүүс тэрэн дээр чинь янз бүрийн бичих тохиолдлууд ингээ байгаа ш. Тэгэхээр тэрийг бас ингээд одоо мэдхгүй чиний найзууд ч юм уу сургуулийн хүмүүс ч юм уу ямар нэгэн хүн ингээд өөрийг нь муулсан юм ч үү? Тий? Сөрөг гэсэн үг. Мэдээ сайн сөрөг комбед уушиг дуртай уушаа нэгэд нэггүй бид шүү дээ. За тийм үед ингээд чамд ингээд ийм тааламжгүй өгс ирэх үед бас тэрийг ингээд дандаа зүрхэндээ хүлээж авах хэрэгтэй юу л гэж бодоод байхгүй юу? Тэр ихэрүүл бол нэрээ яах вэ? Би л тэгэж өрөөсөө амар хүнээр цэцгэж ядаггүй. Нэг бичлэгэн дээр манай хуучин ингээ манд юугаа биччихлээ. Хараалын үг гэвэл хоёул хэлэхгүй шүү зэ. Нэг юугаа хэлчихлээ. Нэг юм бичсэн юм аа. Тэгэл тэрнээс оч би ерөөсөө комент дээр юм бичих хэрэггүй болгоод комент оф болгоод тэгэл өөрийгөө хамгаалсан даа. Гэтэ ингээ маань хамгийн сайн найз байгаа байхгүй юу? Хоёр найз байгаа нэг нь. Ингээ би яг үндэ YouTube хийжсэн гэж тээ. Гэсэн хийж байгаа. Яг 5 мэтлэг болол орсон. За. Яг тоглоом дээр л тээ. Тэгээ би яг найзтай хэлж байгаа. Хамгийн санааслахаар хамгийн дөрөндлээд за би YouTube-нээс дугаараа юм уу даалаа гидэр дар гэдгсэн чинь шууд орсноо комментэн дээр. За болцоо одоо зүгээр хамт тоглоё л гэчихлээ. Би яас нэг 9 сарын 1-ний бичлэг оруулж ирсэн юм аа. За. Тэгэл влог шиг юм уу? Гэтэ хамгийн амар нь миний нэг хийсээр ил өдөрт 1400 үзэлт авчлаа хөө. Тэгээ тэрэн дээр бол нэг 2 гадаад хүн байсан юм аа. Биш нэг нь Монгол нэг нь гадаад байсан. Нэг нь болохоор нэг баахан эмож тавьсан. Жишээлбэл одоо амжилт гэвчихсэн. Тэгвэл тэрэндээс чи өөрийгөө яаж өмж дүүнэх үү? Хандлт их авж байгааг нь хараад тэр нь яг бичлэг байсан бол баярлсан л да. Тэр ил ахгүй юу? Яг YouTube-ийн shorts. Хүмүүс чи ингээл зүгээр ингээл эргүүлж байгаа л юу байна харчаал дээшлж байгаа бүтэн үзэхгүй байгаа болохоор тэр нь ингээд яг 100% үзэлтэнтэй орохгүй мэнэ гэж бодоод. Тэгээд за уусаа яхаа мэн гэсэн бодсон шүү дээ. Өндөрмийн ямар яриг тассан бэ те? YouTube хийжсэн юу? Тийч хэлсэн үү? Би яг ингээ YouTube 9 сарын 1-ний нөгөө нэг юу ясахгүй юу? Нэг хичээлэр хэслүүдээ яссан бичлэг оруулсан юм аа. Тэгээ одоо угаасаа анаа намаа зогсоож устгуулаагүй бол би тэрнээс одоо ямар кринжилж байгаа. Яг ч юм би бүр нэг шиг амар нөгөө сонирхолтой байсан шүү дээ. Юунд YouTube хийх ингээл амар сонирхолтой ингээл ер нь би ч өөрөө бас edit мэдэх хийх ер нь амар сонирхолтой. Тийм дуртай. Сонирхолтой юм хэцүү мэл шүү дээ. Тэгэл анаа тэгэхээр үзүүлсэхгүй. Тэгэл яасан чинь наалхаа устдаг. Гэлээс. Тэгэл би бүр ихэндээ амар гайхаал. Гэл бүрэл. Тэгэл ингээл одоо ингээл бодонгот тэрийгээ би устгаагүйсэн бол үдээд амар кринжилт байгаа. Вэ намайг жоохон токсик гэж боддог юм байна уу? Хоёлаа ч нөгөө өдөр тусамд нөгөө нэг хүн чинь ингээд нэг хаана харилцаж байгаасаа хамаарна шүү дээ. Одоо чинь гэртээ ямар байдгийг, сургууль дээр ямар байдгийг, нийгэм дээр гараад гадаар явж байхдаа ямар байдгийг гэдгийг мэдэхгүй болохоор чинь одоо нөгөө токсик хэсгийг мэдэхгүй шүү дээ. Найзуудтайгаа бол нэр баг хүн болгоно чаашин. Гэтэ би ингэж боддог. Ингээд өндөр мунтлаа. Найзуудаараа хамт явж байгаа л бол яг тэгэж явж байгаа хүмүүсийн 70% токсик байна. Гэж бодчих. Токсик гэхээр одоо токсик нь цааш юм битээ ингээд бол ингээд гэрт нэг даруй хүн байдаггүй. Ингээд хараал мөрөлдөг ч юм уу. Тэр токсик занд орох уу? Орхол байх. Тэггүй ундрам л хариулах.
Мэдээгүй. Танаа үеийнгийн хөгт чинь л хариулах. Би лав ерөөсөө төгөлдрийг токсик гэж боддоггүй шүү дээ. Тэгтээ чи радио дээр л харилцаж байснаас өөр орчин нөхцөлд харилцаж байгаагүй шүү дээ, тий. Юу ар буруу бодох юм. Борогоор удчлаа. За гэрүүлэр радио 104.5 амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрч байна. За бид гурав өнөөдөр Дуусгуулаа гэж. тий дуусах өгч байна. Өөрийгөө ойлгоход та хүрэхгүй минут үлдсэн байна. Өөрийгөө ойлгоход хүмүүсийн нөлөөлөл гэсэн сэдэв байгаа. Хэрвээ та бидний сэдвийг ингээд эхнээс нь ингээд анзаарсан бол гэр бүлийн үг бидэнд хамгийн их нөлөөлдөг юм байна. Найз нөхдийн үг бидэнд их нөлөөлдөг юм байна. За тэгээ ингээд явж исэн чинь цахимаар бас хүмүүсийн нөгөө бидэнд ханддаг үг те нүд бас биднэрт нөлөөлдөг юм байна. Тэгээ хейтертэй тавах хэрэггүй шүү дээ. Тий. Одоо тэгтээ бид нар яг хэний үгийг авах вэ те? Одоо хэний бүх надад ирж байгаа бүх үг үнэн гэсэн үг үү гэдэг дээр бас шүүлтүүртэй хандах хэрэгтэй юм байна. Харин яг өөрийгөө ингээ бодоод үзэхээр чи ингээ өөрийгөө дандаа сул талаас нь ингээд боддөг юм шүү дээ. Ингээд дандаа өөрийгөө болохгүй бүтэхгүй талаас нь харддаг юм шүү дээ. Эсвэл дандаа хэтрүүлээд те бистэ болж гин бистэ тийм ч юм маань сайн бистэ одоо юу гэх юм бэ өөрийгөө үргэлж ингээд болж бүтэж байгаа талаас нь харах юм бол нөгөө болохгүй байгаа зүйлээ бас олж харахгүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хэлж байгаа үгнүүдээс юуг нь авахын юуг нь авахгүй гэдэг дээр бас шүүлтүүртэй хандах нь чухал юм байна. Бас юун дээр ачаал үүдэл өгөх юм гэдэг дээрээ ч гэсэндээ бас шүүлтүүртэй хандах хэрэгтэй юм байна. Тэгээд хоёрын хувьд болохоор 6 дугаар анги шүү дээ. Жоохон жижигхэн тэгтээ жоохон ч гэсэндээ нөгөө тусдаа бие хүн байгаа шүү дээ. Та чи өөрийн гэсэн бодолтой, мэдрэмжтэй тий. Тийм учраас л энд сууж байгаа шүү дээ. Тийм учраас л та хоёроо сонсоо сууж байгаа шүү дээ. 6 дугаар ангийн хөхт юу бодож гин, өөрийнхөө тухай юу гэж дүгнэж гин гэд тий. Тэгвэл нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө ер нь өөрийгөө ямар хүн болгож бүтээхийг хүсэж гин гэдэг асуултаар. Би өөрийгөө юу? Би боловсралтай л хүн болгохыг хүсэж байна. Хоёлаа боловсралтай хүн болно гэдэг нь одоо ямар шинж чанартай чи түрүү ингээл зан чанарын хувьд сэтгэл хөдлөлийн хувьд тий одоо авьяас чадварын хувьд гээл аюу гой олон талаас нь түрүү надад хариулт өгсөн шүү дээ. Яг ингээд ирээдүйд өөрийгөө яг саяны ингээд шинж чанаруудаас ямар хүн болох гэж өөрчлөхийг хүсэж байна. Бид нар ингээд үргэлж нэг янзаараа байдаггүй шүү дээ өндөр мө. Гайхалтай бид нар өөрчлөгддөг тий бидний төлөв одоо нөгөө өөрчлөгддөг шинж чанар өөрчлөгддөг байхгүй. Би мэдээч боловсралтай хүн болно гэж байгаа. Тэгэл хордоо сүрдэг бол мэдээч хിവэрэл байх. Хоёул жоохон наашлаа гэж найдаж байна. Аха дахиад жоох. Oh my god. Боловсралтай хүн гэдэг дотор ямар хүн гинэ? Хордгын юмыг ингээд ойлгоод тагтаагаад энэ хүн намайг нэрээ ингээд хэлчихсэн шүү дээ. Би энийгээ засах стам байна гэдэг ч юм уу тийм өөрийгөө мэрэгцүүлдэг. Өөрийгөө анхаардаг юм тийм. Тэгээд бас зөвхөн өөрийгөө бодоод идэггүй тийм бусдыг бас нэг бодох үедээ бодчихдаг. Тийм л ер нь хүн болохыг хүсдэг дээ. Өөрийнхөө юу болж болохгүй байх гэдэг дээр анхаардаг, ажигладаг. Бас бусдыг боддог. Чадварын хувьд ямар чадвартай хүн болохыг хүсэж байна? Чадвар гэсэн чинь юм орж ирэхгүй байх. Аха за. Төлрөчийн ер нь ирээдүйд ямар хүн болмоор вэ? Бидний эргэн тойронд байгаа хүмүүс бидэнд нөлөөлд юм байна. Гэхдээ чи ирний ирээдүйд бүтэхийг хүсэж байгаа хүн ямар төгөлдөр байгаасаа гэж хүсэж байна. Мэдээсээ өөрийгөө ухаантай хүн энэ төр болно гэж бодсон л доо. Тэгээ тэнэггүй болно гэж бодох юм тийм тий. Тий. Ухаантай болно гэдэг нь бас яг боловсралтай л гэсэн. Боловсралтай гэхээр хүүхдүүд нэрээ тийдэн штэ тий. Би ухаантай хүн болмоор гэж нэр аягүй хэлдэг тий. Ухаантай гэдгийг хүүхдүүд өөрсдөө юу гэж бодд юм бол? Ухаантай. Хичээлдээ сайн. Хичээлдээ сайн болно штэ. Өөр. Надад биш тий. Миний яг ингээд ганц л бүр ингээд. За. Үнэхээр тэнэг гэж. Ер нь л муухай. За. Би ингээд өөрөө нэг хийдэггүй. Гэтэ хиймээр байдаг. Гэтэ өөрөө ерөөс ингээд хийдэг. За. Тий чанар бол зүгээр л ном ашиг. Боддог гэхдээ хийдэггүй. Гэхдээ хийх юмсан гэж боддог зүйл. Чи уншчихвал өг нэг зүгээр. Хоёлоо энгийн сонирхол татгууц чиний сонирхол татгууц сонирхолтой номоос эхлүүл наа чи амархан болно да.
Одоо жишээлбэл яг юуны тухай уншвал чам сонирхолтой ахын гэдгээс эхэлчих юм бол за ном унших гэхэрэл заавал ингээл тэн дээр байгаа шиг тийм ном унших албагүй шүү дээ. Энэ чиний боддог зүйл юм байна те. Энэ ном уншвал яана гэж төгөлдөр. Нөгөө ухаантай хүн болно гэж юу? Үгүй. За Ер нь бол 10 хүн бол тийм л. Яг имей бол намайг ганц ном уншаа гэдэг хүн бол имейлтэй. Гэтэ зарим нь бол хаяал хэлдэг. Бус нь. Тэгээд имей бол хэлэхдээ яг ном унших юм бол үг мөг англи ном нэр надад зүйлүүд намайг англи ном их уншигсан. Англи үг мөг сэжлэхэд амархан болно. Ингээд манай имей ингээд зүйл дүүгийнх руугаа явчаад ирсэн байхгүй юу? Тэгээд дүүгийнх нь хүүхд нь амар англи сайн амар англи тахгүй. За. Англи үеэл гэсэн үг үү? Тэгээ үеэл. Яг. Тэгээд тэр нь амар ингээ англи ном өнтер уншдаг. Тэгээд яг имээ ягаад ном англи ном уншны асуусан юм шиг байна. Тэгсэн чинь үг цээжлэхэд амар байдаг гэд тэгсэн гэсэн. Тэгээд тийм болохоор намайг бас нэг англиний юу энд явдаг болохоор тийм ном уншвал үгээ элзээ амархан цээжлэн гэд. Тэгэл ханзаа үзэж дуусаагүй хадлээч. Чи эндээс ойлгож байгаа юм байхгүй юу? Чи наа хятад хэлээр сурж байгаа юм уу? Нэг тэмүүл оруулчаад баах юм уншуулах гад. За нэвтрүүлэг өндөрлөх цаг болчих. За ямар хүн болохыг хүсэж чинь гэсэн чинь бусдыг ойлгодог, өөртөө хэрэгцүүлэл хийдэг гэсэн шиг өндөр маа заяа. Чи энийг гоё бити мартаараа за. Тэг ялангуяа 26 онд чи энийг бас бодвол болно шүү дээ. Чи бодлосралтай дээ. Дамтг хийлдэг л гээл. Ийлдэг. Манай төвлөр угаасаа л гоё ийлдэг шүү за. Өстой гоё ийлдэг ш. За тэр нөгөө нэг ном унших гэснээс яг энийг хэлээд нэвтрүүлгээ тусгаж идэх үү. Ном уншихаар бидний төсөөлөх чадвар аягүй сайн хөгждөг. Тиймээ тэгс. Тийм тэгэнгүүтээ ном дээр гарч байгаа дөрүүдийн одоо бусдыг ойлгох, бусдыг мэдрэх гэдэг чанар бас хөгжиж идэг. Тэгээд юмыг ингээд бэлэнчлэх сэтгэлгээ одоо ингээд чат GPT байгаа шүү дээ тий. Ингээд бүх зүйлийг чинь ингээд мэдээллийг чинь ингээд багцаад боловсруулаад дүгнээд чанд гаргаад ирж өгдөг байхгүй юу. Тэнгүүт бидний тархи аюу гой залхуураад ажиллахаа хэлчихдэг. Харин ном уншихаар яг энэ бүх чадварууд механикаар хийгддэг. Буюу чиний тархи юмыг эргцүүлдэг, дүгндэг, шинждэг болдог гэсэн үг байхгүй юу. Юмыг боловсруулдаг гэсэн үг. Манай анаа бол чат GPT хэрэглэх юм бол цааш явахгүй шүү гэсэн. Яг үнэ. Тэгээд би чат GPT яриасаа хэрэглэдэггүй. Мэдхгүй юм байвал найзаасаа асууна эсвэл бол анаа-манаас асуу. Тийм тэгэхээр юмыг нөгөө олж мэдэх юм бол бидний тарих нөгөө та эдийн хэлдгээр ухаантай гэдэг одоо тэр үйл явц чинь өрнөн гэсэн үг байхгүй. За өөрийгөө ойлгоход хүмүүсийн нөлөөлөл гэсэн сэдвээр бид нар өнөөдөр хамтдаа ярилцлаа. Харин сонсогч та өөрөөсөө нэг зүйлийг асуугаараа. Таныг өөрийнхөө тухай ямар хүн бэ гэж бодоход хэн хамгийн их нөлөөлж байгаа вэ? Зөв нөлөөллөө эсвэл анзаарах ёстой магадгүй тийм нөлөөллөө гэдгийг та өөрөөсөө дахин нэг асуугаад үзээрэй. Тэгээ гэр бүлийн радио амьдралын өчөг байлаа. Дараагийн 7 хоногийн 5 гарагийн 15 цаг 5 минутаас бас нэгэн өөр сэдв шин сэтгэл зүйч зочинтойгоор уулзгалнаа. Түр баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж хожил өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.